малтмалын хайгуул хийх хүсэлтэд хуулийн этгээд аж ахуйн нэгжүүд өргөлөө ашигт малтмал газрын төсний хэрэг эрлэг газарт шаардлагатай материалын хамт хүргүүлнэ. Шаардлагатай материал өргөдөл гаргагчийн нэр, холбоо барих утасны дугаар, аж ахуйн байгууллагын улсын бүртгэлийн гэрчлэгээний натратаар гэрчлүүлсэн хуулбар, хайгуул хийх талбайн газрын зураг, төлбөрийн баримт, болгосон хүчний чадварын тодорхойлолт, ажлын төлөвлөгөө зэрэг багтнаа шаардлага хангасан гэж үзвэл тухайн хайгуул явагдах орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авдаг, аймаг нийслэлийн засаг даргад тусгай зөвшөөрөл олгох гэж байгаа тухайга мэдэгдэх, ашигт малтмалын хайгуул хийх ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулсан газар олгохоос өмнө палеонтолог, археологийн угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэд зөвшөөрөл авсан байна. Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрих, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олгорыг 1 жилийн дотор төлөх нөхөх олгорын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хооронд тохиролцсон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн байгууллага тогтооно. Ашигт малтмалын тухай хууль заасны дагуу тогтоосон нөхөх олгортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гаргах хүртэл тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно. Ашигт малтмалын хайгуул, олборлох буюу ашиглах лицензтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх, иргэний хууль, газрын тухай хууль заасны дагуу шийдвэрлүүлнэ.